цусд сувг үзүүлж бай. Дорнод аймгийн төв Чой басан хотоос чанга хойшоо 130 км газарт социализмын үед нэгэн онц нууц зэрэглэлийн бүс оршин байсан нь Мардайн ураны урд буюу Эрдэс хотхон байлаа. Газрын зураг дээрч тэмдэглэхгүй нууцлдаг байсан ил хотхныг 1983 онд цөмийн бөмбөгөөр газрын хөрснөөс арчиг төлөвлөхөө Бээжингийн зэрэг дайны стратегийн хэтийн төлөвлөхөөнд тусгагдан батлагдаж байсан гэдэг. Тухайн үед тал бүрээсээ зэвсгэлсэн харуул хамгаалтаар чанд хүрээлэгдсэн Эрдэс хотхон нь 10,000 гаруй оршин суугчтай зөвлөлтөөс эрчим хүчээ авдаг, цахилгаан насалдлаа хэд хэрэглэх нөөц станцтай, үндэсний үйлдвэр болон Эрдэс брендийн ундаа хүртэл хийдэг жинхэнэ амьдрал буцалсан газар байсан гэдэг. 1981 оноос ураны даал олборлолтоо явуулж эхэлсэн уг хотхоноос 1985 он хүртэл 4 жилийн хугацаанд 400,000 орчим тонн уран олборлон төмөр замаар Краснокаменскийн урхадаа очиж Приаргоны үйлдвэрт боловсруулж байсан гэдэг. Уурхайн газар доогоор 10,000 м урт газар доогоор сүлжилсэн хонглын хаа нэгтэй нь тухайн үед зөвлөлт холбоот улсын эрүүгийн байцаан шийдэх хуулийн дагуу алах ял сонсон хоригдлуудыг хордог шорон байсан бөгөөд ураны уурхайн хамгийн хортой хүнд хэсэгт тэднийг ажилуулан аажмаар хөл хөргөж цааш нь харуулдаг байсан гэдэг билээ. Тухайн үед уг явдлыг маш нууц зэрэглэлд хамааруулж чанд хадгалдаг байсан учраас Эрдэс хотхны оршин суугчид нь өөрсдөө уурхайн гүнд цаазын ялтай 200 гаруй хоригдол ажилладаг тухай огтхонч мэддэггүй байжээ. Ураны уурхайн олборлолтод ямар ч хамгаалах баг хэрэгсэлгүй нүцгэн гараараа оролцож байсан цаазын ялтнууд 1 сараас илүү тэсч чадахгүй өгдөг учраас 2 сард нэг удаа зөвлөлт холбоот улсын гүнээс битүүмжилсэн хамгаалалттай цуваа ирж түүнээс цаазын ял сонссон шинэ хоригдлуудыг буулгадаг байжээ. 1984 оны хаврын нэгэн өдөр байнгын ажиллагаатай Эрдэс хотхны гадуур харуул хамгаалалт улам бүр хүч нэмэгдүүлэн Дорнодын Дашвалбар сумын нутаг дахь модтой уулнаас гинэтхэн л хуйт танк бүхий армийн анги салбарууд бууж ирээд Мардайн уурхайг тэр чигээр нь 7 хоног бүслэн хаасан хачиргалтай үйл явдал болжээ. Тэрхүү 7 хоногийн хугацаанд Эрдэс хотхноос зүүн дэшээ Чингис Далангийн өртөөний зүг нэгч галт тэрэг явсангүй. Уг нь өмнө нь өдөр болгон ураны баяжмал очсон битүү чингэлгүүд 60-аас 100 вагоноор тасралтгүй цууж байсан юмсанч. Ийхүү Мардайн маш нууц уурхай гинэтхэн буутай зэргүүдэд бүслэгдэж 7 хоног ажиллаа зогсоосны учир нь саяхнаас л тодорхой болж эхэлсэн байна. Тухайн үед уурхайн дотоод харуул хамгаалалтанд ажиллаж байсан Орос офицеруудын зарим нэг нь Владивостокийн төвийн хэвлэлүүдэд зөвлөлт холбоот улсын коммунист намын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Ю.В. Андропов таалалд өгсөн яг тэр үед алс холын бөглөө Монголын зүүн хязгаар дахь уурхайд алах ял заагдсан онцгой юлтай гэмт хэрэгтнүүдийн бослого санамсаргүй тэгдэж уурхайг бараг л хяналтандаа авах шахсан үйл явдал өрнөсөн тухай хачирхалтай зүйл ярьсан юмсанч. Уг үйл явдал өрнөхөөс 20 хоногийн өмнө зөвлөлт холбоот улсын гүнээс шинээр ялтан тээж ирэхэд коммунист орны эрүүгийн хэрэгтнүүдийн адисласан эцгүүдийн нэг гэгддэг литв гаралтай рецидив гэмт хэрэгтэн загалмай хочид Мальтив хэмээх дархлагдсан хулгайч хүрхэгдэж ирсэн байжээ. Уурхайн гүнд байрсан бетонон шалтай төмөр шорон дотор өөхөх үйл нь ирсэн 200 гэмт хэрэгтэн ажилд гараагүй үедээ бүгд 2 хөл 2 гар нь төмөр гинжтэй хоригдож суудаг байж. Харин тэдний хүнд хортой ажил хийдэг учраас уурхайн цэгаанаас хоол унд тамхи тариагаар чинээнд нь тултал хангаж байсан гэдэг. Загалмай хочид Мальтив 9 цагаас хойш зүгээр суулгүй эндээс оргож гарах бүхий л арга чаргыг нарийн судлан боловсруулж тусгай төлөвлөгөө зохиож эхэлсэн байна. Тэрбээр уг уурхайн хортой нөхцөлд хамгийн бие сайтай хоригдол 50-60 хоноод л цусаар бүүлжин үхтгийг мэдсэн учраас үхэхээс өмнө шийдсэн мэхээ хийж харуул хамгаалалтыг гэнэт довтлон буу зэвсгийг нь булааж тэмцэлдэхээр шийдсэн байв. Уг санааг нэгэн төхөх хувь зайтай бусад цаазын ялтнууд ч гэсэн санаа нэгтэй дэмжижээ. Мальтивтэй хамт битүүмжилсэн чингэлгээр Гаврил, Нохой Сердюк хэмээх 2 ялтан ачигдаж ирсэн нь ямар ч гав цоожийг хэдхэн мөчийн дотор хэнд ч анзааралгүй нээдэг хосгүй авьяастай мэрэгжилтнүүд байжээ. Хоригдлуудыг орой ажилд харах үеэр жижигхэн чиргүүл вагоноор төмөр шоронд нь хүргэн авчирч автомат бууны аман доор торлуу нэгээр нь оруулдаг байжээ. Мальтив энэ бүхнийг харгалзан үзээд юуны өмнө ажилд харах үеэр бас харин оройн тоолго хийж зөвлөлт холбоот улсын төрийн дуулалтыг дуулах үеэр бослохыг эхлүүлэхээр шийдсэн байна. Ажилд харах үеэр ялтнуудыг нийтдээ АКМ-ээр зэвсгэлсэн 50 харгалзагч торлоо оруулдаг бол харин оройн тооны үеэр харьцангуй цөм
ердөө 14 буутай харгалзагч бүгдийг нь жагсаагаад буцааж оруулдаг байж. Хоригдлууд удахгүй болох гэж байгаа үйл ажиллагаанд бэлтгэн хоолны хаалбах тавг зэргийг Галатл ирлэж зэвсэг болгон бэлтгэсэн байж. Ингээд 4-р сарын 12-ны оройн тооны үеэр төмөр заалны тогийг зориуд тасалж нэг хэсэг захилгаангүй болгохоор зэгсэн байв. Мөн тооны өмнөхөн Сердюк Гавриэл хоёрын хийсэн нуус түлхүүрээр 10 шийдэмх хоригдол гав хинжээ тайлж цагдаа нарын нүдэнд зүүж яваа юм шиг харагдуулахаар зэгсэн байлаа. Ингээд оройн тооллого дуусч зөвлөл холбоот улсын төрийн дулал эхэлмэгц захилгаан тасарчээ. Яг тэр үеийг ашиглан харгалзагч нарын зүг асар хурдтай дайрахаар шийдсэн байжээ. 4-р сарын 12-ны хөсөн хүлээсэн бүчж ирлээ. Гэхдээ тэр өдөр өмнө нь оройн тоонд огт авчирдаггүй байсан 6 авчааг нохойг хөдөлж авч ирсэн байсан нь хоригдлуудын тооцоонд ороогүй үйл явдал болжээ. Гэвч тэд төлөвлөснөөсөө буцах арга байсангүй. Ингээд төрийн дулал эхэлж тоог тасармагц сул чөлөөтэй хоригдлууд ишинтэн чулуу ууж хөндрүүлсэн хотго хоёр талыг нь нэрлсэн төмөр тавгнуудыг харгалзагч цэргүүдийн зүг сүнгэнүүлж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн гинжнээсээ мултарсан ялтнууд цэргүүд рүү өсрөн дайрч тэдний өдөөс тусгай бэлтгэл хийсэн авчааркнууд дайрч нэг офицер урт ээлжээр гал нээж бөөн уйман шуугиан болоод явчихжээ. Тог тасарсан яг тэр үед автоматраа өөрөө хасдаг шоронгийн нөөц гэрэл мэлсхийн ассан байна. Энэ үед хоригдлуудын хотхон дуртаж амжаагүй хоёр авчаар сүүлийн хавчин хонглоор зүгтааж амжижээ. Бусдыг нь 14 цэрэг офицертэй хамт агшин зуур дууж гаргалгүй нухаж амжсан байлаа. Гэвч уурхайн хамгаалалтынх нь тэр даруй төгшөөр авч шоронгийн ойролцоо автоматын урт ээлжээр шүршиг дуу гарсны дараа хоёр авчаарх цус нөршөндөө готголдон дараачийн ээлжийн пост руу давхиж ирсэн учраас тэр даруй төгшөөр авчээ. Энэ үед уурхайн шоронд байсан 200 гаруй цаазын ялтнууд бүгд гав гинжнээсээ салж чадсан төдийгүй автомат гар буугаар зэвсгэлсэн эхний хэсэг нь шоронд хамгийн ойрхон байсан 25 хүнтэй харуулын постыг сэхээ авч амжаагүй байхад нь гэнэт дайран орж энд тэндгүй буудалцаан гар тулалдаан болсон байна. Үүний үр дүнд 2-р постын 19 цэрэг офицер халагдаж 2 хүн ослогдсон бөгөөд цаазын ялтай хоригдлуудч гэсэн 18 хүнээ алдсан байв. Харин үүний дараа уурхайн хамгаалалтын бүх цэргүүд байлдааны бэлэн байдалд орж чадсан учраас зэвсгэлсэн цаазын ялтнуудыг дараачийн пост руу халдах гихт нь 45 мм-ийн калибрийн 2 хүнд пулемотор онь холбон галлаж бараг 30 хүнийг газар нам унгаасан учраас хоригдлууд ухарсан байна. Төдөлгүй хоригдлуудыг удирдах байсан Малтив өрмийн цооны машинаар зэрэгэлдэх 2B хэмээх цооног руу нэвт зоолон орж ил урааны хэсэг дээр очиж хэрвээ хүнс хоол зэр зэвсэг өгөхгүй бол 20 минутын дараа ил урааныг дэлбэлж эрдэс отхныг агаарт хөөргөн хэмээн сүрдүүлжээ. Нэгэнт цаазын ялтай уйлсан хэрэг нь буудуулахад хангалттай сайн мэдж буй хоригдлууд ил урааныг дэлбэлж чадах учраас Оросууд эхлээд тэдний шаардсан хоол хүнсийг 150 ширхэг автомат буу сум хэрэгслийн хамт төхөөлж өгсөн байна. Ийхүү ялтнуудыг саатуулж байх хооронд зөвлөл холбоот улсаас хамгийн хүнд хэцүү даалгаварт бэлтгэгдсэн Исмершийн тусгай дайчид хүрэлцэн ирсэн ажээ. Ялтнууд 2 хоногийн дараа уурхай руу 6 ширхэг хуйд танк оруулж өгөхийг шаардсан байна. Уурхайд хүрэлцэн ирсэн зөвлөл холбоот улсын батлан хамгаалах яамны удирдлагууд гэмт хэрэгтнүүд хуйд танк ашиглан уурхайн хамгаалалтыг сэтлэн зүгтах гэж байгааг гадарлаад эхний удаа 2 хуйд танк оруулж өгье. Хариуд нь олсонд буй 3 цэргийг авъя гэсэн болцол тавьжээ. Хоригдлууд нэлээд бодсны эцэст 2 хуйд танкын дээр ахаад 3 хоногийн хоол хүнс 5 авдар спирт авах хүсэлт тавьсан нь сонирхолтой. Уг хүсэлтийг Орос дарга нар туйлын дуртай хүлээж авсан төдийгүй 5 авдар цэвэр спиртийг нь бүр 10 авдар болгон ахиулаад явуулсан байна. Иймэрхүү цаг хугацаа хожиж байх хооронд Исмершийн тусгай цэргүүд 2B цооногийн эсрэг талаас нь чимээгүй өрөмдөн хоригдлуудыг унтаж байхад нь шууд дээр нь дайран орж устгахаар сэмхэн ажиллаж эхэлжээ. Энэ үед Малтив өөр нэгэн төлөвлөгөө боловсруулсан нь хуйд танк ашиглан дайрч гарахаа болоод харин жахиад 4 хуйд танк хүлээж авсныхаа дараа уурхайн доорх бүх өнөхөн гарцуудыг дайран эзэлж аваад тэр яарн дэлбэлэн хэмээн айлган сүрдүүлж улмаар Оросууд ураанаа олборлно гэвэл тэдэнд тодорхой болцол тавьж дамлан зарж уурхайн гүнд уттал амьдрах төлөвлөгөө байв. Хэрэг уурхайн бүх нөхийг мэдлэлтэй авчихвал ингэж чадах бололцоо тэдэнд байжээ. Гэвч 7 хоногийн дараа буюу 4-р сарын 19-ны шөнийн 04 цагийн үед Исмершийн хашид туршлагатай алуурчин цэргүүд 2B цооногт дуг нойрондоо дугжирч байсан хоригдлуудын гэгц дээрээс нүхлэн бууж 5 минутын дотор бүгдийг нь буундуу гаргалгүй цааш нь харуулж толгойлогч Малтивыг өөр 2 хүний хамт амьдаар нь барьснаар мордайн уурхайн гүнд гарсан зэвсэгт бослого нууд харагджээ.
Эсмершийн дайчид нь тухайн үед Вьетнам, ойрхон тоноод Афган зэрэг олон оронд үйл ажиллагаанд оролцож гарчсан өндөр чадвартай дайчид байсан учраас Мардайн шоронгийн хоригдлуудыг цааш нь харуулахдаа нэг их хүч гаргаагүй юм санаж. Жилийн дараа Украины Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрэх үеэр энэхүү чадварлаг бүлгийн бараг 100 орчим шалгарсан дайчин аюулын голомтод аврах ажиллагаанд оролцсон амь насаа алдснаар Эсмерш нь бараг цаашдаа оршин тогтнох үндсээ алдсан гэж зарим хүн үздэг юм. Эдүүгээ ахин ашиглах нь тодорхой болоод байгаа Мардайн ураны ордод 30 орчим жилийн өмнө гарсан энэхүү үйл явдал нь Оросын цэрэг Монголд байрлаж байхад гарсан хамгийн том гэмт хэрэг яахын аргагүй мөн билээ.